Global Career Management Consulting, creating global career in Mongolia. Are you reaching your full potential? We find engineers, managers, and executive talents. We help you to build your dream career. We've been helping American organizations to find talent for more than 5 years. Now we are in Mongolia. Our mission is to bridge Mongolia with global talent, and we value trust, relationship, professionalism. Please visit our website at www.gcmcgroup.com. Global Career Management Consulting, helping you to build your dream career. Right hire, right career. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Манай энэ удаагийн бизнес to бизнес нэвтрүүлгийг хэлж байна. Энэ удаагийн зочноор Global Career Management Consulting компани захирал Үүрийн Туяа оролцож байна. Бид өнөөдөр сайн хүн гэдэг сэдвээр ярилцсан. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За, өдрийн мэнд хүргэе. Та өөрийнхөө талаар яриад эхлэе гэж бодож байна. Нэвтрүүлэг үзэж байгаа хүн бүхэнд өдрийн мэнд хүргэе. Би бол сүүлийн 5 жил Америкт суралцаж ажиллаж байгаад ирлээ. Тэгээд яг тэрнээс өмнө бас боловсрлоо энтгэвт эзэмшсэн. Ингээд үзэх юм бол 7-8 жил бас орж гарч явж байгаад ирлээ. Энэ хооронд бол 2 магистр эзэмшсэн. Нэг нь бол бизнесийн удирдлага, HR маркетингаар мэргэшээд энтгэвтээ бас 1 жил ажилласан байгаа. Тэрний дараагаар Монголд ирж гэр бүлийнхаа бизнес тусалж байгаад буцаж яваад Америкт ерөнхийдөө бол дахин сурагч болоод төрийн удирдлагаар суралцаад энэнийхээ дараагаар уул нь бол төрийн удирдлагаар ажиллах хэрэгтэй байтал зах зээлийн тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарат яг өндөө бол бас HR тал руугаа ажиллажлаа. Тэгэхээр өөрийн мэдлгүй энэ сектор руу орсон юм байна. Америк таан сурч хаана ажиллаж байна? Тийм. Америкийн ерөнхийдөө Washington DC хот буюу Virginia, Maryland гэдэг 3 мужи байдаг. Тэр 3 мужи маань хоорондоо одоо их холбоотой. Тийм ерөөсөө өнөөдөр Maryland амьдарч илаа гэхэд Virginia байгаа ч юм шиг тийм. Байнга л ингэсэн асар том орон зай гэсэн үг л тийм. Миний хувьд бол би өөрөө Arlington, Virginia гэдэг одоо бас монголчуудын нэлээд байдаг газар амьдардаг байсан. Ажил бол өөрөө DC-д. Тэгээ сургууль маань бас тэндээсэн. Монголд яг сайн хүний нөөц нь байхгүй байгаа юм уу? Эсвэл сайн хүнийг олж чадахгүй байгаа юм уу? Эсвэл сайн хүнийг зуучилж өгч чадахгүй байгаа юм уу? Энэ гурван салбар аль нь хөгжихгүй, аль нь байхгүй? Аль нь. Тийм, аль нь. Гэхдээ өнөөдөр яг ингээ харах юм бол чадварлаг залуус байна уу? Байхгүй нэг бол байна. Тийм, байна. Тэгэхээр таны асуултанд хариулахад нэгдүгээр гэх юм бол хүний нөөцийн хувьд залуучуудын боловсрсан хүмүүсийн хувьд ажилд хандах байдлаараа тийм ээ зөвхөн боловсрлоод бол бас биш байна л та. Тэгээ сургууль сураад биш байна. Хувь хүнийхээ хувьд боловсрсан, ажилд хандах хандлагынхаа хувьд боловсрсан, тэгээ мэрэгшилтэй одоо мэрэгшсэн гэдэг асуудлаар нь би хараад байна. Тэгэхээр нөгөө талаас мөн мэрэгсэн хүнийг аваад ирлээ гэхэд те чадахгүй гэдэг асуудал гарч ирж байна те. Миний зүгээс бол хамгийн чухал асуулт нь энэ яг зуучилж өгч байгаа компани манад их ховор байна л та. Яг мэрэгжлийн зуучлагч гэж шүү дээ. Мэрэгжлийн зуучлагч гэдэг компани бол хоёр талын өсөл сонирхлыг нэгтгэж чадж байгаа л хүмүүсийг хилээд ах шиг байгаа. Тэгэхээр иймэрхүү компаниуд их ховор байна. Би танай компаниг ер нь тэр зүгтээ их мэрэгсэн гэж ойлгосон л та явцын донд. Тэгэхээр энэ мэрэгжлийн процессын талаар та яриач. Тэгэхээр зуучлагч гэдэг хүн маань хоёр талын ашиг сонирхлыг хамгаалах хэрэгтэй байдаг тий. Мөн итгэлцэлээр энэ бизнес маань явдаг гэх юм да. Тэр утгаараа илүү консалтинг гэдгээр нь бил хараад байгаа. Яг одоо байгаа нийгмийн байдал, эдийн засгийн хөгжил, хүний нөөцийн хөгжлийн байдал төр асар их консалтинг үүсээд байна тий. Зөвлөгөө аль талд зөвлөгөө өгөх, бас ойлгуулах, боловсруулах гэдэг талаас нь. Тэр дундаа бол тэгэхээр яа гэм гэхэлэр энэ маань зөвхөн нэг CV дамжуулах гэж хүмүүс л ойлгоод байлиг те. За энэ хүнийг нэг олоод танилцуулаад таны ажил болоо юу те. Ингээд иймэрхүү байдлаар ойлгогдож ийн яг уг салбар маань хөгжөөгүй бас нэг хэсэг л те. Тэгэхээр манай компани онцлог болохоор бол миний өөрийн ажиллаж байгаа онцлог болохоор юу вэ гэхээр эцсийн дүндээ би Монголд Global Career-ийг бий болгох гэсэн алсын хараатай ажиллаж байгаа. Тэрнийхээ одоо алсын хараатай байхад хүн хаашаа явж байгааг мэдж хахад те өнөөдөр юу хийж байгаа бүх юм утга учиртай байдаг шүү дээ те.
Тэгэхээр нэг сайн хүн оллоо. Сайн компанид ажилд орлоо. Хамтдаа нийлээд сайхан үр дүн гарлаа. Энэ бол сайхан мэдээ тий. Гэтэл нэг хүн бүр нэг компани тус бүр ингээд яваандаа Монголд global career үүсэсэ гэсэн эрмэлзэлтэй ажиллаж байгаа л да. Тэгэхээр процессын хувьд бол яадаг вэ гэхээр бид рүү хэлээ CV дамжуулах гэж консалтингийн байдлаар яваад өгчдөг. Хувь хүнийхээ career counseling тийм үү? Карьерийн хувьд каунсел хийх хэрэгтэй болдог. Яагаад гэвэл тухайн хүн маань өнөөдөр заримдаа юу чаддгаа мэддэггүй явж, юу илүү чаддгаа тий юунд илүү дуртайгаа. Энэ үл их чухал үзүүлэлттэй хүн. Дуртай байж амжилт гардаг. Тэр дараагийн юм гарч ирдэг тий. Тэрийг нээж илрүүлдэг. Тухайн хүний потенциал юу вэ? Потенциал нь юу вэ тийм үү? Өнөөдөр та одоо юу гэдгийг нэг инженер байж болно тий. Гэтэл танд менежер болох потенциал байна уу? Хүнийг удирдаад аваад явах уу тий? Гэдгийг ингээ ярилцсангаа нээж өгдөг. Энэ үүднээс тухайн хүнийг ер нь үнэлгээг одоо дээшлүүлдэг гэх юм уу да нэг бодлоо. Зарим тохиолдолд хэд үнэлсэн хүмүүс явж идэг л да өөрсдөө тий. Тэгэхээр энэ одоо мэрэгжлийн хэмжээнд энэ яаж ажилтныг шалгаруулад байна гэж шүү дээ тий. Энэ маань өөрөө бас дотроо артаа процесс явж идэг тийм үү. Зүгээр нэг сургаар дуулах биш тэр хүний нэр сүрэнд нь болох биш тий. Одоо хашиж байгаа алтан тушааланд нь болох биш тий. Тухайн хүнийг нэгсэндээ таних одоо мэрэгжлийн хэмжээнд таних тодорхой хэмжээр судалгаа явагдана, тодорхой хэмжээний шалгуурууд явагдана тий үнэлт өгнөл гэдэг байдлаар нэгт энэ талд нэг юм ажил явуулж байна. Нөгөө талд компанийн хувьд юу авдаг гэхээр эхлээд ингээл очиод уулзахад манад нэг ийм хүн сайн хүн хэрэгтэй юм гээл та тий. Сайн хүн гэдэг маань явсараа төгс хүн өмсдөг байхгүй юу тий. За та юу хийж байгаа гэдээ ингээл нөгөө лист маань ингээл нэг л том тий төгс хүн супермен өсдөг тий. Тэгэхээр яадаг гэхлээр тэрийг маань бас тодорхой хэмжээгээр тухайн байгууллагыг одоо судлах хэрэгтэй болдог. Тэгээ энэ тухайн байгууллага маань өөрөө ямар онцлогтой юм бэ тий? Ямар үйл ажиллагаа явуулж байгаа, ямар хүсэл эрмэлзэл сонирхолтой, хэдийн зорилго нь юу гүнэлдгийг энэ төр гэж асууж эхэлнэ л дээ. Тий. Энийг дараагаар яадаг гэхээр яг хэрэгцээ нь юунд юм гэдэг нь бас ойлгох хэрэгтэй болдог тий. Яг энэ хүний хэрэгцээ нь юу вэ? Энэ хүн ирснээрээ таны өргөсийг авах гэж байгаа юм уу? Чи дээх гэж байгаа юм уу? Эсвэл тодорхой танд бариад авах хэмжүүртэй тий. Тийм одоо зорилго байна уу гэдгийг бас тодорхойлоод тэрнийхээ үндсэн дээр за ийм шаардлагыг хандсан хүн хэрэгтэй байна гэдгийг хамтдаа гаргаж ирдэг. Тэгэхээр энэ бол хамгийн чухал хэсэг болдог. Энэ дээр ярьж байхад юу болдог гэхээр одоо олон томоохон одоо үндэсний хэмжээний томоохон компаниудын бас одоо одоогийн байдлаар хамтраад ажилласан туршлага байна. Олон улсын компаниудад ажилласан туршлага байна. Ингээ явж байхад бол нэг том ялгаа нь юу гэдэг вэ гэхээр манайхан маань тэрийг тодорхойлж гарч ихтэй ажлын байрныг тодорхойлох гэж ойлгоод байдаг. Тэр маань арай ондоо юм аа тий. Зөв хэрэгцээгээ яг тодорхойлоод тэрнийхээ дагуу зөв хүнээ хайх болж байгаа байхгүй юу? Энийг ойлгоогүй хүмүүс бас байж тэрийг бас ойлгуулахыг хичээдэг. Та бол одоо бас нөгөөтэйгүр миний хувьд бол би одоо энэ хөдөлмөрийн зах зээл дээр хоёрыг зөөчлөгч буюу өнөөдөр хамгийн боттой мэдээлэл дээр яваад байна да. Тэр утгаараа зах зээл дээр байгаа хүмүүс нь ямар хүмүүс байгаа юм, тийм нөөц болцоо нь юу юм гэдгийг зөвөр ойлгохыг бас хүсдэг. Шинийн төгс хүний хүсэж байгаа л Монголын хүний нөөцийн тэр чадамж нь бас тийм биш байна л да. Тэгэхээр өнөөдөр зарим тохиолдолд тэгвэл гадны мэрэгчлэн авчрах уу гэдэг хөлбөр гарч ирдэг тий. Байхгүй бол эсвэл потенциалыг ашиглах уу. Тэгээ ингээд ер нь 3 талтай процесс гэсэн. Таны хувьд бол би ойлгож байна компаниг хүсэж байгаа гүйцэтгэх удирдлагатай ерхий захиралтай нь яриад зөвлөгөө өгөөд яг өөрийнх нь хүсэж байгаа сайн хүнийг гаргаад ирдэг. Тэрнийхээ дагуу хүн олж өгдөг. Та дотоодын зах зээл дээрээс мөн гадаадын зах зээл дээрээс авьяастай хүмүүсийг олж яана л та. Энэ процессын талаар ярьж шүү дээ. Тэрүүн бас засгаасан жоохон ихлэ ярьчлаа те. Энэ эхний шатанд юу вэ? Монгол залуучууд гадаад залуучууд хоёрын юу нь ялгаатай бол аль нь хаана хэрэгтэй вэ те? Ялгаа нь ялгаа нь гэхээр дахиад нөгөө нэг ингээ хоёр асуудал яригдаад байгаа байхгүй. Нэг нь бол talent буюу авьяастай залуучууд өөрч хэлж чинь те. Нөгөө нь professional тийм үү? Professional буюу тэрний дан авьяастай байгаа өндөр ажил хандлага нь арай биш тий. Ерөнхийдөө наацхан цагаа барихаас л эхлэе л та тийм үстэй тий. Зүгээр нэг сайн имэйл биччихээс эхлэе тийм үү. Үгийн алдаа асуугүй зөв ярьчгаас эхлэе тий. Баг хамт олонтой гар нийлээд ажиллачгаас эхлэе. Өөрө хүндлэлийг бий болгохоос эхлэе тийм үү. Бага хийж байгаа ажил болгондоо та даргын ажил хийх албагүй тийм үү. Хийж байгаа ажил болгондоо эзэн болоод тэрэндээ хүсэл сонирхолтой сайн ажил хийх хүн гэдэг үнийг professional гэж хэлээ л да.
professional тий. Тодорхойлтно. Professional гэхээр одоо ерөөсөө тийм ийм л хүнийг хэлж байна л да. Тэгэхээр та мундаг авиас чадвартай байгаад энэ нөхцөл буюу байхгүй бол характерын асуудал тийм үү? Зан характер нөгөө баригдахгүй үзүүлэлтүүд болоод байна да. Хүн хаагч ерөнхийдөө хоёр том талаас нь хардаг байхгүй. Нэг нь бол hard skill буюу одоо ингээ бариад авчих чадрууд тийм үү? Чадрууд. Нөгөөт нь барьж болохгүй хүний характер дээр үндэслэн тий. Зан төлөв дээр үндэслэн ажил хандах хандлага дээр хөв хүний хүмүүжил ингээл явчихна л та. Тэгэхээр яадаг гэхээр манад хамгийн том асуудал нь миний харж байгаагаар бол талент байна. Бас талент авиастай чадвартай залуучууд байна тийм. Гол юм нь бас нөгөө талдаа дутагдаад байт юм гэж харж байна тий. Тэр үднээс гурав дахь бас үзүүлэлт нь юу expertise буюу мэрэгсэн байх хэрэгтэй тийм үү. Өнөөдөр та цахилгаан ч байж болно. Мундаг сайн цахилгаан ч байл та. Мундаг сайн мужаан ч байл та тий. Тэгээд таны үнэлэгдэх үнэлэмж ямар байх? Үнэхээр өндөр чаддаг юм. Ялва ямиг чаддаг багт болчиход байгаа байхгүй юу тий. Тэгэхээр төвшөндөө одоогор бол зах зээлийн хэрэгцээ илүү удирдлагын төвшний хүмүүсийг хайж байна. Тэр утгаар бол тэр төвшөнд арай өөр яригдана. Дахиад та манлайлагч юм уу, менежер юм уу тий? Менежер хүний гол зан чанарууд юу байх хэвээр, манлайлагч нь юу юм тий? Ингээд яригдаад явчихын төвшөндөө. Тэгэхээр ямар ч ажил хийсэн тэрийг ажилдаа эзэн болгооч тий. Ажилдаа дуртай сонирхолтой нэгдүгээр та зөв сонголтоо хийсэн байгаа чи тий. Оройтхгүй шүү дээ хизээч сонголтыг хийхэд бол тий. Тодорхой хэмжээр Монголын хөгжил бас сайжирч байна. Эдийн засаг маань өсөлттэй байна. Ажлын байр хангалттай байна. Тэр нэг би ажлаа алдчихвал яана гэсэн айдсаас байха болчих л дээ. Тий зөв. Тий. Тэгэхээр яана гэхээр та өөртөө ихтэй зөв сонголттой тий байгаад өөрийнхөө сонирхлын дагуу өөрийгөө боловсруулад тийм үү. Одоо онлайн мэдлэгээ аваад тэрийг хэрэгжүүлэх амьдрал дээр хэрэгжүүлээ дадлаг туршлага одоо сайн хүний дор хөгжүүлэх хэрэгтэй. Энэ дараагийн том асуудал. Манайхан яадаг гэхээр би хөгжих ёстой гэдэг бас хамгийн би одоо шинэ ингээл ярьцлага аваад явдаг л да. Тэгэхэд ингээд мэдээж энэ ондс тодорхой хэмжээгээр тухайн мэрэгчлэрээ бас боломжийн компанид те ингээд ажиллаж байгаа хүмүүстэй ярилцж байна. Тэгэхэд бол би асуудаг та карьерээс өөрчлөх хамгийн одоо таны хэрвээ та өөрчлөх байсан бол таны гол одоо шаардлагууд юу ах байсан бэ тий. Тэгэхээр ингээд эхлээл цалин гэдэг баг. Цалин, алтан тушаал тий. Ингээд явж байгаа зарим нэгэн дурдах ч хүн нөгөө хөгжил гэдэг тий. Та өнөөдөр мэрэгжлийнхаа хэмжээнд дээд зэгтээ хүрсэн юм уу гэж би асуудаг байхгүй тий. Тэгэхээр одоогийн миний бодлоор бол манай залуучууд хамгийн хэрэгтэй юм бол тэр хөгжих хэрэгтэй. Хүн өөрийгөө одоо нэг тийм мэрэгших хэрэгтэй гэж ярих гэдэг л та. Тийм. Ялгаа нөгөө экспат буюу гадны мэрэгчлэн яагаад өнөөдөр үнэтэй маш их үнэлгээтэй орж ирээд идэг вэ? Одоо ч гэсэн хэрэгцээ байсан хэвээр байгаа. Яагаад гэвэл тэд нэр мэрэгсэн байдаг. Мэрэгсэн байдаг, авиастай байдаг, профешнл байж чаддаг, ажил хандах хандлага нь ёс зүйн асуудал байна. Тийм. Хариуцлага үүрч чаддаг гэсэн. Тооцоо судалгаатай ажиллаж чаддаг. Тийм. Альва юмд ингээд сэтгэл зүрхээ зориулаад фокус одоо нэг юм олон юм руу гүйхгүйгээр те үр дүнгээ харж чаддаг байна те. Гадаад хүн Монголд ирээд шаардлага хангаж чадчихэв үү те. Одоо чинь Монголын чинь хөгжил нь өөрөө хөгжиж яваа учраас манай захирлууд ингэдэг штэ. Найраа сайтай. Тэгээ альва асуудлыг ингээд зохицуулчих чадвартай. Тэгээ бодлоо утгах чадвартай хүн л асуугаад идэг байхгүй юу? Ерөнхийдөө те. Тэгээ нэг юм аргалах чадвартай ч гэдэг юм уу. Тэр хүнийг өөрсдөө авиастай хүн гэж нэрлэлчихсэн байгаа. Тэгээд тэр хүн орж ирээд өөртөө юутай хитэ найрчдаг. Тэгээд тэр асуудал юу вэ? Нөгөө хөрсөн болох гэдэг байдлаас үүш наад шалгуурчмал гардаг. Тэгэхээр би бол одоо юу гэдгийг өнөөдөр хэрэгцээ нь бас тийм байгаа гэдгийг ойлгож байна. Тийм. Гэхдээ тэгээ нөгөө талаас одоо та хэлж гадны мэрэгчлэн хүн ирээд тэр хүнийг ажилуулж чадж гинөө гэдэг яриа байна те. Тэр бол бас их асуудалтай. Яагаад гэвэл ингээд за ийм сайн хүн олоод ир гэлдэг л шүү дээ. Монголд ингээд хайгаад байдгүй. Тэгэхээр гаднаас аваад ирлээ тийм үү. Тэр бол дэлхийн хэмжээний том одоо компанид те өөрийнхөө мэрэгчлээ жинхэнэ мэрэгсэн хүн байхнаа да. Төдөө анаа чи чадхаар хүн аваад ирлээ. Тэ. Нөө хаагийг авчирж байгаа шүү дээ аминд бол. Гэтэл нөгөөтгийг маань одоо юу гэдэг бүрэн утгаар нь ашиглаж чадахгүй юм л та. Асуудал юундаа энэ гэхээр өнөөдөр анх авчирч тэр хүний хэрэгцээ юу байсан гэдгээ мартчихдаг заримдаа шал өөр юм руу ороо явчихдаг тий. Гадныхны хувьд бол хамгийн гол хүсдэг юм нь ажил үүргийн хуваарь нь тодорхой авах хэрэгтэй. Надаас юу хүсэж байгаа тодорхой байлгаач тий. Тэрний чин дагуу би хайж үгүй гэдэг байдал байдаг байхгүй юу.
Тэгэхээр би ч гэсэн тэр шалгуурыг тавьдаг боловч гэхдээ заримдаа бол өнөөдөр ирсэн хүмүүс маань яг тэрнийхээ дагуу ажиллах гэхээр шийдвэр гаргах эрхийг өгдөггүй тий санхүүгийнх нь мэдлийн өгдөггүй тэгээд өөр одоо юу гэдэг итгэл үзүүлэхгүй тал бол байна тий. Одоо нэг бодлоор итгэл үзүүлэхгүй юм л да. Нөгөө талаас бол одоо юу юм тэр багийг бас бүрдүүлж өгөхгүй байгаа юм болов уу гэж харж байна. Нэг хүн ингээд ирээд хичнээн мундаг хүн байлаа гэхэд те тэр хүн багаараа ажиллаж ижил энэ альва юм чинь бүрдэн үздэг штэ. Тэгэхээр ганцаардл дараад байгаа юм болов уу гэж харж байна. Удирдлагын зүгээс дэмжлэгийг бас дутуу өгöd байгаа юм болов. Тэгээ ингэдэг байхгүй одоо шинэ амар заагүй те амар заагүй бүх юмдаа ордог манай захирлууд. Тэр утгаараа ингээ уулзъя гэхээр цаг байдаг. Яаж цаана ингээ надад цаг гарахгүй байна. Би асуудлаа ингээ ярилцмаар ингээ энэс л эхлэн шүү дээ. Тэгэхээр бас нэг асуудал гарч ирд юм лээ. Тэр нь бол нөгөө манай зах зээл минь айгу тийм ашиг сонирхлын байдлаар явдаг. Таны хэлдгээр те энэ тийм найраа үүсгдэг байдлаар явдаг ч юм уу. Тэр утгаараа бас нөгөө хүмүүс нь эргээд ёс зүйн шоконд бас орж байна. Тийм. Гээл ингээл асуудал байна л да. Ер нь бол хүн ажиллуулж чаддаг хүний хувьд бол сайн хүний зах зээл бол Монгол бол маш их байгаа юм байна гэж ойлголоо. Ер нь бас тийм ээ. Тэгэхээр та түрүү хэллээ шүү дээ би залуучуудтай уулзахаас илүү компанийнхаа удирдлагуудтай их цаг цаваа зарцуулж байна гэдэг. Энэ компани удирдлагуудыг л ер нь их сургаад сурах ч яг консалтинг өгөх тийм ээ. Өөрөлд итгэл ямар ч хүн ороод ирэхэд өөрийнх нь хүсэж байгаа хүн ороод ирэхэд итгэл үзүүлэх процессыг та тэр хүнд юу гэж зөвлөх вэ? Та яагаад энэ хүнд итгэл өгөх ёстой? Та яагаад хохирохгүй байх ёстой гэдэг талаас нь та жишээ тэр удирдлагуудад ер нь юу гэж зөвлөдөг вэ? Тэгэхээр тэр маань нэгдүгээр гэх юм бол тэд нар надад мэрэгжлийн хүнд хандж байгаа тасар том ялгаатай байхгүй тий. Өнөөдөр өөртөө зар өгөө хайж болно, танил талаараа найз нөхдөөрөө хайж болно тий. Монголын цэцэл тийм л байж ирсэн. Тэгэхээр одоо энэ маань нөгөө нэг уг салбар маань хөгжиж гин гэдэг л хэлмээр байна л да. Тий. Мэрэгжлийн хүн хийж байгаа гэдэг утгаараа мэрэгжлийн хүнээр чаддаг хүнд чаддаг юм нөгөө ажиллах сайх үгээд шүү дээ тий. Өөрөө ингээл зурлалдаал ингээд ах шаардлагагүйгээр тэр үднээсээ бол одоо тодорхой хэмжээр би одоо надад итгэл үзүүлэх болж байгаа юм л да. Тодорхой тий. Нэгдүгээрт тий. Тэгсээр яаж ийм үг гэхлээр би бас коммитмент авдаг тухайн байгууллагаас тий. Надад итгэх хэрэгтэй, надад шаардлагатай одоо цагаа гаргах хэрэгтэй, мэдээлэл өгөх хэрэгтэй, харилцан ойлгож зарим тохиолдолд миний өгж байгаа тэр одоо өөрсдийнх нь сайн сайхныг төлөө өгж байгаа мэдээллийг бас хүлээж авах чадвартай байх хэрэгтэй тий. Тэгсний үндсэн дээр бол эхлээд хэрэгцээгээ зөв тодорхойлчихсан тохиолдолд дараа нь хүн хайхтад амархан байдаг байхгүй. Сайн хүний ч хайхад тий. Тодорхой болгочиход, хэмжүүртэй болгочихж штэ. Хүлээцэн тодорхой болгочиход тэр маань бол асуудалгүй. Хамгийн наацхан тэрнээс эхлэх байна. Тий. Ер нь бол компаниуд хөгжөөд хүмүүсээ сургаад, за хүмүүс нь суралцаад нэлээд олон жил боллоо. 5-10 жил болж байна. Одоо харьцангуй тийм ээ. Тэгэхээр нэг компани, хоёр компани, гурван компани дээр ер нь гайгүй залуучууд нь гэж нэрлэх юм одоо юу гэдэг төвлөрчөөд байна. Тэгвэл нэг юм үг байдаг. Энэ ямар ч компани хоорондоо ажиллах юм байдаггүй гэдэг тийм ээ. Яг тэр удирдлагууд нь өөрсдөө янз янзын характер, хүмүүжил, соёлтой байдаг. Тэрнээс шалтгаалаад компаниудын соёл тогтчихсон байдаг учраас компани болгон тааруулсан хүмүүсийн тааруулж оруулж ирэх шаардлага гардаг байх л та таны хувьд тийм ээ. Залуучуудын хувьд шүү дээ өнөөдөр яг одоо нийтлэг алдаа биш шүү дээ. Хаширцсан ч гэдэг юм уу те. Жишээ нь одоо биел байсан бол цалин гэхээс илүү намайг зуучилж өгч байгаа цаад компани чи удирдлага нь хин юм бэ? Ямар хүн юм бэ гэж асуух байсан байх л да те. Яг энэ зүгээс залуучууд дутагдаад байгаа ямар шүү асуудлууд хүндрэлтэй бэрхшээлтэй. Тэгэхээр наа чи миний харж байгаа бол карьерийн нөгөө хөдөлгөөн хийгээд тийм үү ажлаа салахад тийм ингээ айгүй олон юм үзүүлэлтүүдийг харах хэрэгтэй болдог тийм үү. Хэвчлэн одоо чадвартай залуучууд нь ажилтай байна л да. Тийм энэ хаа нэгэн газар. Тэгэхээр одоо хэрэгцээ их байна нөгөө чадвартай сайн хүмүүсийн хэрэгцээ их байдаг. Сайн хүмүүс нь хэвчлэн ажилтай байж таардаг. Тэгэхээр тэр сайн хүмүүсийг одоо сайн хүмүүстэй л одоо нэгсэн одоо таргетлт уулзах хэрэгтэй болдог байхгүй юу тийм. Та өнөөдөр сайн хүнийхээ хувьд тий нэгдүгээрт өөрийгөө үнэлүүлж чадж гинэ үү тий хоёрдугаар гэх юм бол та хийж бүтэе гэсэн юм аа хийж чадаж байна уу тий удирдлагын зүгээс дэмжлэг үзүүлж чадаж байна уу тий гэх мэт тэгээ мөн одоо өөр юу гэдгийг таны одоо нэг хийж байгаа ажил маань тань сонирхолтой байж чадж байна уу тий бас одоо тодорхой хугацаа өнгөрсний дараа нэг ажлыг өөдсөн хүмүүс байдаг шүү дээ тий тиймэрхүү юм бол гаргадаг.
Тэгэхээр яана гэхээр компани соёлтой энэ бас холбогдож болно л доо. Яагаад гэхээр тухайн хүн нэг компанид ажиллаад өөрийн гэсэн одоо баг хамт олонда болоод тийм үү. Тэр соёлд нь уусаад тий тэр соёлыг бүтээн босголцоод явсан хүмүүс бол өнөөдөр нэг ажлаа сольдгүй. Тий. Тэр маань юу гэхээр одоо нөгөө хүн олох, ажилуулах, авч үлдэх гэдэг 3 дахь хэсэг нь болж эхлээд байна да тий. Өнөөдөр одоо хамгийн бас нэг толгойн өвч юу гэдэг вэ гэхээр би энэ хүнд итгэжлээ тий. Одоо хөрөнгө оруулчлаа тий. Тэгээ энэ хүн ингээд намайг хаяа явах гэсэн баталгаа юу вэ гэдэг байр суурь гарч ирдэг тийм үү. Тэгэхээр энэний одоо та бол мөнгөөр л барьж чадахгүй тий. Мөнгөөр барьж чадахгүй. Яагаад гэвэл цалин нэг өдөр нэмлээ дараагийн өдөр дахиад нэмэл асуугаал ороод ирнэ шүү дээ тийм үстэй. Тэгэхээр алтан тушаалаарч гэсэн бас их хэцүү. Хамгийн одоо амжилттай юу одоо энэ хүний нөөцийн менежмент гэдэг рүү хоёлаа ороод байвал тэр юу нууц нь юу вэ гэхээр тэр системийг бүрдүүлээд culture буюу тэр соёлыг бий болгосон цагт тухайн хүн маань одоо нэгсэндээ гэр бүлийн гишүүн шиг болчихно гэсэн үг л дээ. Тийм. Тэгэхээр хийх дуртай ажлын нөгөөд дуртай өөрийнхөө хөгжүүлэх тэр орчинг нь бүрдүүлээд тий тэгээд тодорхой хэмжээний өөрт нь албан тушаалтанд таарсан эрх мэдлийн нөгөөд ихтгэл үзүүлээд үнэлээд байхад бол хүн бол хөдлөхгүй тий хүн бол таны яагаад гэвэл тэр чинь нэг хуваалцж штэ нэгсэндээ тэр value буюу тэр соёлыг хаваалцаад ирж байгаа учраас тэр болгоныг гарч авахгүй тэр энэ бол нууцна. Global Career Management Consulting, creating global career in Mongolia. Are you reaching your full potential? We find engineers, managers, and executive talents. We help you to build your dream career. We've been helping American organizations to find talent for more than 5 years. Now we are in Mongolia. Our mission is to bridge Mongolia with global talent, and we value trust, relationship, professionalism. Please visit our website at www.gcmcgroup.com. Global Career Management Consulting, helping you to build your dream career. Right hire, right career. Компани удирдлагууд ихэнхдээ гэр бүлийн компанид байгаа те. Энэ нэвтрүүлэг болгон дээр л хийлдэг юм. Яг компани удирдлагын манлайлагчийн хувьд яг үндсэн гол байх ёстой шин чанарууд гээд байдаг л та чинь ном дээр ч байдаг. Энэ тал дээр та яг юу гэж боддог вэ? Чинь яг хүнийг ажилуулж байгаа компани удирдлага өмчийн эзний хувьд яг ямар зарчмуудыг баримтлаад ямар соёлтой байх юм бол компани ер нь хүний ажилуулж чаддаг юм бэ? Удирдагч хүн ямар байх хэвтэй, манлайлагч хүн ямар байх хэвтэй мэ гэдэг яриад орж ин тий. Хэвчлэн энэ маань нөгөө нийгмийн л онцлог л да. Одоо хаач тийм байсан ер нь Азийн бизнестэй гэр бүлийн бизнес байж байгаа л дараа нь том корпорац болж хөгждөг штэ. Тэгэхээр тэр маань хазаа нэгэн цаг жижигэн гэрсэн байдаг тий. Өөрийнх нь нөгөө хөлс юугаа туслуулж олж бүтээсэн тий. Өөрийнхөө гараар бүтээж их хөдөлмөрж бүтээсэн одоо тэр том гэрүүллээ штэ. Тэрийг тэгэхээр хизээ та гэрүүл биш тийм үү бизнесийн байдлаар авч явах уу гэдэг тэр shift шилжилт хөгийг хийхэд бол бас цаг хугацаа шаарддаг баг тий. Тэр одоогор бол Монголын ихэнх компаниудаа миний ажилласнаар бол тэр шатанд явж байгаа болов уу гэж ажиллаж байгаа. Тэгэхээр яадаг вэ гэхээр нөгөө хүнд яаж зөв хүн зайн хүнээ олоод итгэл үзүүлэх үү тий гэдэг асуудал хамгийн эхлэл гарч ирээд байна шүү дээ. Тэгэхээр яаж ийм вэ гэхээр хувь хүний хувьд та боловсрох хэрэгтэй. Өнөөдөр компани эзэн байж болно тий. Одоо та бизнесээ өргөжүүлэхийн тулд тийм үү гэр бүл биш бизнес корпорац болохын тулд дэлхийн хэмжээний тий олон улсын стандарт нийцсэн ашигаа нэмэхийн тулд одоо нэг үгээр хэлбэл бизнес хийж байгаа хүн л ашиг хамгийн гол нь шүү дээ. Ер нь бол ашигаа нэмэхийн тулд та арай өөрөөр ажиллах хэрэгтэй болж байгаа байхгүй тий. Арай өөр менежер буюу лидер манлайлагч төвшөнд арай алсын хараач арай том байх хэрэгтэй ч гэдэг юм уу тий. Арга барилтай болох хэрэгсэж чинь зарим хүмүүс бүх хүмүүс манлайлагч бас биш л дээ. Тэгэхээр тэрийг бас ухамсарлах хэрэгтэй тодорхой ухамсарлаад яах вэ гэхээр чадварлаг залуучуудаар багаа бүрдүүлж хэлдэг тийм. Та бүх юм хийх албагүй шүү дээ тийм. Тэгэхээр чадвартай хүмүүсийг авчирч тавиад чаддаг ажлыг хийгээд үнэлээд тий. Ингээ явхад бол та магадгүй удирдагч менежер биш та шинийг санаачлагч тий амар бизнесийн гоё санааг олж чаддаг тий энтерпренeur хүн байж болно тийм үү. Тэгэхээр та нөгөө өдөр тутмын менежменттэй ороод ахаа тань тийм цаг чөлөөнд гарч ирдүү тий.
Тэр утгаараа та чаддаг хүмүүсээ аваад, чадaltaа тэр сайн залуучуудыг аваад, татаад тий ажлын бүтээлийн үр дүнгийг хараад өөртөө ингэж үлдээж чадах юм бол, ажилуулж чадах юм бол өөрт чинь айгүй их цаг гарч байгаа байхгүй юу үүнд бол. Тэр сайхан 1 сая долларын 2 сая долларын 1 миллиард долларын тий тэр төм мөнгөний төгрөгийн тэр ашигаа бодоод байд. Яаж өргөжүүлэх үгээ бодоо сайхан сууж ил та. Харин тийм. За таныг хэлэхлээр ойлголоо юу. Мэдээж ингээл бүхэл насаараа ингээл бүх ажилдаа ороод тийм ээ. Өөрөө мөнгө олоод бүх өдөртмийнхаа удирдлагаараа ажилчтай хангаа явчихсан хүн доор нь 4 5 оны бүрэлдэхүүнтэй баг орж ирээд ажиллана гэхлээр нэгдүгээр толгоонд нь орохгүй, хоёрдугаарт айдаг тийм ээ. Тэгээ гуравдугаарт итгэдэг нөгөөдөлдөө. За нөгөөдөл нь мундаг сайн ингээл тавлаад ирнэ шүү дээ. За энэ супер ч яг таны хэрэгцээг хангахаар хүмүүсээ гэл авид ирнэ шүү дээ. Авид ирдэг тийм үү та. Тэгээд ирэхлээр захирлууд нь яг уу гэхэлэр нэг тийм богинохон бодолтой. За нэг сар ажиллуулж байгаа 2 сар ажиллуулж байгаа үр дүн гарахгүй болохоор нь цухалдаад эхэлдэг тийм ээ. Нэг тийм. Тэгэхээр энэ баг бүрэлдэхүүнтэй яаж ажиллавал мэдээж хөргийн амьтны гэрээ хийдэг юм тийм ээ. Тэгэл бүх эрх мэдлийн шилжүүлдэг юм. Тэгэл нөгөөдөл нь яг хөтэ мэдээж сар 2 сар мэдээж тасан зогсох хэрэгтэй болно. Ойлгох хэрэгтэй болно. Яг одоо явж байгаа бизнесийг унгаахгүй авах хэрэгтэй болно. Тэрний дараа цаашаа өргөжүүлэх асуудал ярина шүү дээ. Тэгэхээр тэр удирдлагууд нэг тэр төвчээр дутагдаад байдаг л да анзаараад тахлаа. Тэрэн дээр та ингээд тэр хүмүүст та ингээд итгээд найдаад хүнээр дамжуулаад олоод ирчлээ. Одоо тэдэртээ үр дүнгийн гэрээ хийчихлээ. Төлөвлөгөөн дээр нь батлагдчихлаа. Итгэл өгчлөө. Ингээд яагаад ингээд ажиллаж болохгүй юм бэ? Буюу нөгөө талаас энийг ингээд ажилуулаа яваад байгаа том группийн захирлууд байна штэ. Та тэр хүмүүсээс тэнийг юм уу эсвэл юу гэдэг те чадваргүй байгаа юм уу, төвчээргүй байгаа юм уу? Юу ч юм болохгүй байгаа юм бэ гэдэг асуучмаар байдаг байхгүй заримдаа. Энэ хүмүүс та нэг үг хэлэлтэй те. Өчнөө том компани захирал тийм үү. Тэгээд чаддаггүй юм хүнд итгэж чаддаггүй л нэг тийм. Тэр эн чинь нөгөө нэг хүний нөөцийн ойлголт, хүний нөөцийн менежментийн ойлголтгүй л байгаа. Эн чинь бол хоёлаа нэг юу гэдэг хүн олно гэдэг бол зүгээр нэг жижигхэн гэсэн байхгүй тийм. Хант жижиг нэг анхан шатны хэсэг. Маш чухал хэсэг. Гэхдээ зөв хүнээ олж, зөв газрын зөв цагт нь тий, зөв ажлыг хийлгэх гэдэг маш чухал хэсэг. Амин сүнс нь мөн л дөө. Хөрөл та дандаа цуг амьдраад байхгүй шүү дээ. Гэхдээ цаашин гэдэг маань энэ ерөөсөө хүний нөөцийн менежментийн асуудал мэдэж байгаа байхгүй юу. Тэр яа өмнө нь бол одоо боловсон хүчин гэж явдаг бол person management тий. Одоо тэрний нөгөө нэг арай өөрөөр харах хэрэгтэй болоод байна л да. Тий. Хүний зүгээр нэг юу гэдгийг одоо тий за чи энийг яан хийсэнгөө вэ гэл ингэж ахын оронд тийм үү. Бичиг цаасын араас нь ингэж ахын оронд энэ яагаад тий нэгдүгээр энийг зөв газар тавьгүй. Тий зөв газар тавьгүй. Тавихаас өмнө та ингээд дасан зогсох ажиллагаа хийв үү танилцуулгыг тий гэж байгаа. Тэгэхээр тавьсан ажил дээр тухайн хүн маань зөв ажил тавьсангүй яаж мэдэж болох вэ гэхээр одоо нөгөө нэгдүгээр ажил үүргийн хуваар тодорхой байх хэрэгтэй тийм үү. Хоёрдугаар гэх юм бол ажил үүргийн тодорхой байсны дараа тэрнийхээ дагуу та тэр хүний бүтээмжийг тий одоо ажлын бүтээмжийг үнэлэх системтэй байх хэрэгтэй тийм үү. Тэгснээрээ зарим хүмүүс би энийг ажиллаа хийж байгаа үг мэдмээр байл гэдэг л дээ. Тий. Цалингийн нэмэх үгөө мэдмээр байна. Хаалх үгөө мэдмээр байна гэсэн байр суурьтай байдаг боловч артлын нууц нь юундэ гэхээр тухайн хүний потенциалыг та зөв газар нь ашиглаж чадж гин үү? Тий. Тэр хүн тэр ажлыг хийж чадахгүй болно тий. Тэр яагаад энэ олж мэдээд тий. Чадвар дутж гин гэдгийг бас олж харах хэрэгтэй. Чадвар дутчихвэл танаа байгууллагын хүний нөөцийн менежмент сургалт гэдэг юм байх хэрэгтэй. Тэр сургалтыг хангаж өгөх хэрэгтэй тийм үү? Хүн чадрыг бол сургах бол амархан байдаг шүү дээ. Энэ бол хамгийн гол нь хүн гол нь ихлээд авахтаа бол тэр зөв бодолтой, зөв сэтгэлтэй хүн бол сайн хүмүүн тийм ээ. Тэр бол заавал мэрэгчлэн байх албагүй хүн альваа зөв бодолтой, зөв сэтгэлтэй хүн бол сайн хүн байдаг. Амьдралдаач, ажилдаач тэр хүнийг сонгосон байгаа шүү дээ. Тэгэхээр та тийм амархан шантрах хэрэггүй л гэж хэлмээр байна л да. Тэр чадрыг нь олгоод өг чадахгүй байгаа чадрыг тодорхой хэмжээгээр хөрөнгөний асуудлыг шийдээд те тренинг бие сургалтын төсөвтэй байх хэрэгтэй альва компани болвол за сургалтын өглөө тухайн хүн бас дахиад бас таны санаанд чи үүрхээр ажиллаж чадахгүй байл та те
Тэгэхээр энэ юуны асуудлыг бас харах хэрэгтэй. Нөгөө hard skill гэсэн тийм бариад хатуу чадвар буюу нөгөө soft skill буюу хүний характерын асуудал, манлайлалын асуудал бас байж болно тийм ээ. Өдөр зохион байгуулах чадваргүй байж болно. Тэгвэл тэр хүнийг дахиад өөр байр суурьтай тавих. Иймэрхүү байдлаар ингээд хүний менежмент зөв хийх хэрэгтэй байхгүй юу? Ажлаа хийж чадвал үнэл, чадахгүй байвал алдаа тогтгол нь юунаас гэдгийг олж хараад хэмжлэх хэрэгтэй нэг тодорхой хэмжээгээр. Системээ бүрдүүлж чадаагүй гэж хүн аваад ирдэг. Тийм л асуудал байгаа юм байна тийм ээ. Зуучлагч компанийн хувьд эрэлт хэрэгцээ хэр байна одоогийн байдлаар? Маш их байна уу тийм ээ. Ажиглагдаж байна те та эрэлттэй бараг дийлэхгүй байгаа шахав. Гэтэ та би таны ажлыг анзаарсан. Ингээд зуучч өгчөө явчихдаг уу? Араас нь маш их консалтинг өгдөг юм билээ. Энэ процесс хэр удаа үргэлжилж байна ер нь? Нэг хүнтэй, нэг компанитай харьцахад өөрөө ойролцоо. Ерөнхийдөө бол энэ нэг яг эхлээд нөгөө араас нь ихээсээ өмнө эхлээд би хөрсийн зөв байдлыг хийх хүсдэг байхгүй юу тий. Өнгөрсөн борооны ойроноос зөв нөмрөө яах вэ гэдэг чинь тий. Тэр маань одоо эхлээд би надаас шалтгааллах тий миний мэддэг чаддаг ямыг хуваалцдаг юм юу вэ бүгдийг л хуваалцахыг хүсдэг тий. Удирдлагын төвшөнд ч консалтингийн төвшөнд ч гэдэм үү одоо нэгсэндээ ажилд орох гэж байгаа хүний ажил гориглогч одоо консалтант гэж би нэрлэх дуртай л да. Тэгээ нөгөөт нь клиент буюу одоо захиалагч байгуулгын эхлээд энэ та одоо хамгийн их энэ захиалгыг амжилттай болгохын тулд те та хоёрыг холбоод өгч биш юм аа тийм үү таны хэрэгцээг зөв тодорхойлоод та өөрөө бас энэ шинэ хүн ирэхэд бэлдээд те шинэ гоё юм бүтээн босгох гэдэг шүү дээ. Тэгэхээр та бас удирдлагын зүгээс ямар системийг бүрдүүлсэн байх хэвээр таны өөрийн одоо хандлага ямар байх хэвээр гэдгийг ойлгуулад ирж байгаа хүнд бас таны өөрийн чинь давуу тал юу нөөс болцоо чи юу юм те сул тал чи юу хөгжүүлэх тал чи юу юм гээд энэ ажил танд ямар боломж олох юм тийм ээ дуртай ажлаа хийх боломж олох юм уу амжиргаагаа сайжруулах боломж олох юм уу тий юм хийж бүтээх боломж олох юм уу тэгээ энэ байгууллагыг хөгжүүлэх боломж олох юм уу энэ аль аль талын хар зөв нь одоо тэр гэрлэлтийг л тий үүсгэх гэдэг нь шүү дээ тэр үүсний дараагаар бол яах вэ гэхээр эцсийн сонголтыг мэдээж өөртөө хийдэг бүхий л одоо юу гэдэг консалтингийн хувьд мэдих шаардлагатай талаас мэдээллийг буюу зөвлөгөөг өгдөг. Ингээд үүсээд энэ одоо ажилтны ажилд ороод явлаа тий. Тэрний дараагаар бол мэдээ туршилтын хугацааг бүх байгууллагуудад байдаг. Тэр хугацаанд бол миний зүгээс ч гэсэн бас одоо зөвлөгөөний хугацааг нэрлэж л та тий. Аль аль талд нь ойр байхыг хүсдэг. Тийм за яаж ийж тий. Таны нөгөө анх хүсэж исэн хүн маань мөн бэ нү биш вэ нү тий. Бас тэрийг яа штэ. Энэ хүн дээр давуу тал юу харж ин сул тал юу харж ин тий. Ер нь харилцаа хэр үүсэж ин энэ тэгээд л явдаг л та. Тэгээд эцсийн нүндээ бас туршилтын хугацааг зөвхөн авах биш юм аа энэ маань. Удаан хугацааны тэр employment те үүсгэх харилцаа үүсгэсэй гэж хүсдэг. Тэр утгаараа бол эхний тэр суурийн тавих зөвлөл гэж би хараад байгаа. Тэнд л маш их цаг зарцуул. Global Career Management Consulting, creating global career in Mongolia. Are you reaching your full potential? We find engineers, managers, and executive talents. We help you to build your dream career. We've been helping American organizations to find talent for more than 5 years. Now we are in Mongolia. Our mission is to bridge Mongolia with global talent, and we value trust, relationship, professionalism. Please visit our website at www.gcmcgroup.com. Global Career Management Consulting, helping you to build your dream career. Right hire, right career. Залуучууд үнэлгээний асуудал бас яригдах байх тийм ээ. Үнэлэмж мэдээж та түрүүс өөрсдөө нэг үнэлсэн байгаа. Зах зээл бас нэг үнэлсэн байгаа тэр залуу. Тэр үнэлэмжээс нь та бас үнэлгээг нь өсгөх бас боломж байдаг тийм үү? Хоёр талдаа зурчилж байгаа хүний хувьд. Нөгөө талаас өөрсдийнх нь санхүүгийн хүчин чадал муутай компани тэрнээсээ илүү хүчин чадалтай хүн бас хүсээд байх тохиолдол байдаг тийм ээ. Энэ тохиолдолд одоо өөрөлд мөнгө төлөөд хөгжмөө сонсгодог шиг тэрэнд нь таарсан хүн байх ёстой юм уу? Нөгөө талаас тэ залуучууд нь бас тогтмол үнэлгээтэй хүн гэж бас байдаг юм уу? Энийг та үнэлгээнийхэн талаас та ярьж. Хийж байгаа ажил маань бид түрүүс нэг global career-ийг үүсгэх гээд байна. Тэгээ Монголд миний алсын хараа тэрээ. Тэхийн тулд одоо бүхэл төр жижиг нөхцөл байдал, компани засаг л тийм үү, тухайн хүний хувь хүний хөгжил, карьерийн зөв сонголт, тэ мэдлэг, туршлага, мэрэгшил, зан характер гэл асуудал яригдж байна да. Тэгэхээр яа нүгээр бас нэг томоохон хэсэг нь Монгол хүний үнэлэмжийг би нэмэгдүүлэх гэсэн өөр юм гэснээр үндэсний үзэрхэл хэрэгэшээ тий.
Тэгээ тийм бодлого байдаг. Гэтэ энийг бас бодтойгоор тийм үү? Бодтойгоор би өнөөдөр яагаад энэ хүний үнэлэмж ийм юм бэ гэхэд би хариулах чадвартай байх хэвээр. Тэрийг justify хийх ийм учраас гэж тий. А нөгөө нэг expert-ийн нэг шуурга явсан ш нэг хэсэг. Одоо гадны ажилчдын одоо ч гэсэн тийм нэг юм явж байгаа л да. Хэрэгцээ нугасаа байгаа мэтийн зохицуулдаг. Тэр хэрэгцээгүй болгохын тулд Монгол хүмүүс маань өөрөө тэр гадны мэрэгчлэн авчрахгүйгээр тэр их өндөр цалин авах боломж байгаа байхгүй юу? Тэ? Гэтэл та бэлэн үү? Тэ. Ажиллаж байгаа хүн бэлэн үү? Ажиллаж байгаа хүн бэлэн үү? Ажилтан бас бэлэн үү? Тийм. Ажилтан бэлэн үү гэдэг нь яаж юм бэ гэхээр ажилтан гэдэг хүн маань өөртөө зарим нэг нь өөртөө хит хөндлөсөн хүмүүс явж байдаг гэж байна те. Хэдэн сайхан ярьдаг, сайхан одоо суртаа сурталчилгаа хийдэг те. Тэгээ яг ингээд ажил дээр гараад ирэхээр нөгөө нэг наа захын ингээд нөгөө хүн чинь юу н ажилдаа эзэн болох сайхан байхгүй шүү дээ тийм үү. Ярьдаг ч байх хэвээр, хийдэг ч байх хэвээр те. Тэр тал дээрээ учир дутагдaltaй байх. Нөгөө талаас одоо нөгөө манайхны цэвэр ичимтгий зан гэдэг юм уу өөрийгөө үнэлээгүй хүмүүс явж идэг нэрлэхөө те. Яг гэвэл ялангуяа энэ дээр бас нөгөө generation gap гарч ирдэг л дээ. Насны үеийн ялгаа те. Одоо жоохон юу гэдэг ахиухан одоо 60-аад оныхан ч юм одоо бараг ахиу тэр маань ахмад насныхан болчиход байна шүү дээ. Хөтөлбөрийн зах зээл дээр бол яагаад гэвэл нөгөө хувьсэл өөрчлөлт маш их одоо хурдтай өөрчлөгдөж байна. Ажиллах тэр нөгөө хандлага ирч хүч ингээд өөр ирэхгүй шаарддаг эхэлж байгаа байхгүй. Тэр яадаг гэхээр тэд нар маань ихэд ингээд нэрлэхүү байд юм уу яа тийм би яг хөө ингээд мэрэгжлийн хүний хувьд тэр хүнийг танихыг маш их хүсэж байгаа хүний хувьд ингээд асууж шалгаж ярилцаар агаал мэдэж авдаг л та тий ингээл та ингэдэгүүд хийдгүү энэ дээр яах вэ тэг дээр яах вэ гэхэд өөрийнхөө илэрхийлэх чадвар муу байдаг тий өөртөө итгэх чадвар муу байдаг та өнөөдөр өөртөө итгэхгүй байж яаж бусдыг танд итгэхийг хүлээж хэдчихээ болохгүй шүү дээ тий тэр утгаар нь би нөгөө тэр тал дээр их ажилладаг тэгээ зарим хүмүүс өөрийгөө бүр үнэлээгүй явж угаасаа нөгөө нэг чадвартай байгаа ажиллаж байгаа газар удирдлага нь бас үнэлж чадаагүй байдаг, олж харж чадаагүй байж тухайн хүнийг одоо бүрэн нөөц болцыг нь бүрэн ашиглаж чадаагүй явж байгаа газар бас байна да. Тэгээ янз янзын хүмүүс таарж байгаа. Тийм байна. Нөгөө талаас бас нэг асуултыг чинь юу вэ? Өөртөө нөгөө нэг санхүүгийн одоо тэр өндөр чадамжгүй мөртлөө сайн хүмүүсэд байгаа зэрэг яах гэсэн тийм. Тэрэн дээр бол яадаг вэ гэхээр яадаг л да. Юу эднийх ингээ санхүүгийн их боломжтой би эднийхтэй ажиллана, эднийхтэй ажиллахгүй гэж би одоо шилж голдгүй. Гол нь нөгөө нэг гол тавьдаг шаардлага зарчим маань юу гэхээр та өөрсдөө тийг хүсэж гин үү те. Удирдлагын хэмжээнд, компанийн хэмжээнд таны алсын хараа юу вэ? Та өнөөдөр ямар ч хийж болно те. Таны хитийн зорилго юу вэ? Та өөрөө надад үнэмшилтэй байж чадж гин үү? Удирдагч хүний хувьд тийм үү? Би танд итгэж чадахгүй байх уу те. Та над одоо юу гэдэг мэрэгжлийн хэмжээний одоо зах зээлийн мэдээлэл, мэрэгжлийн хувьд, хүний нөөцийн менежментийн хувьд одоо энэ их мэдлэг зөвлөгөө өгөхөд хүлээж авах чадвартай юу гэдэг нь илүү гол одоо шалгуур болж өгдөг. Миний хувьд одоо клиентуудаас сонгоход тэгээд чадах нь одоо санхүүгийн чадах бага байлаа ч гэсэн би мэрэгжлийн хүний хувьд аль болохоор тэдний хэрэгтэй байгаа хүнийг олж өгөхийг бол хичээдэг л дээ. Тэгэхээр одоо нөгөө хөтөлбөрийн зах зээлийн үнэлгээ мэн жоохон юм одоо дараад авах юм бол барьцгүй л болчиход байна л да. Тэд стандарт цалин тэд гэж хэлхийн аргагүй л болчиход шүү дээ. Одоо бол. Одоо бараг сайн хүн байвал мөнгө хайрлахгүй л гэдэг байгааз. Гэж байгаа. За өнөөдөр Монголд бол одоо өөрөө ажиллаж чадахгүй. $100,000 авах бол бич болчиход шүү дээ. Америк $100,000 цалинтай хүн бол өндөр цалинтай ордог. Монгол тийм боломж байна. Монгол ирнэ. Тинээс дээшээ ч байна. Тийм захиалгууд ч орж ирж байна. Гэтэл тэр шаардлагыг хангах үс тий одоо авиасынхаа хувьд, мэрэгжлийнхаа хувьд, ажилд хандах хандлага төр профешнлийнхаа хувьд та хаана вэ гэдгээс шалтгаалаад байгаа байхгүй юу? Тэг нөгөө талаас Монгол компанийн хувьд тийм их өрсөлдөөн донд байгаа бас зарим мэдэхгүй байна л да. Тэг энэ зах зээл чинь нөгөө өрсөлдөөн амар болчиход байна шүү дээ тий. Гадны том уурхаан мангас том компаниуд л ороод ирчихин тий. Тэгэл нөгөө нэг хомсдолтойг ойлгочихсон. Мөнгөөр зодоод авахд бас бэлэн байна л да. Тэгэхээр яна Монгол залуучдыг Монгол гэж байгаа хэрэг одоо бол бас тийм онцлог гараад ирчих. Яа хөрсөнд нь бол гэж яриа гараад байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр хичнээн мундаг Монгол одоо гадаад мэрэгчлэн авчраа гэхэд нарийн мэрэгчлээ юмдаа бол асуудал болоод байдаг. Удирдах төвшөндөө нөгөө Монголтой, гадаадтай янз бүрийн тий одоо өнөөдөр барилгачтай, засварчтай, менежертэй ийм хамт агуулныг удирдаад явах тийм үү нэгдүгээр. Хоёрдугаар гэх юм бол тэр гадны компаниуд орж ирээд Монголд нэг үйл ажиллагаагаа тэлэх тий бизнесээ нэмэгдүүлэхэд тэр клиент харилцаа байна нь учир начрыг олох тий Монголын зах зээлийн онцлогийг ойлгоход тэр манаас цаг хугацааг шаардаж байгаа. Тэгэхээр Монгол хүн гэж нэгдэг. Гэхдээ
гадаад хүний хэмжээний мэрэгчлээ чадвартай байхад Монгол иргэн. Бид үнэлье гэдэг тийм. Тийм хүн байна. Тийм хүмүүс маш ховор байна. Тэгэхээр нөгөө эргээд ороход чадах муутай мөртлөө сайн хүн өссөн газрууд яах вэ гэж. Тэгэхээр эхлээд зах зээл ойлгох хэрэгтэй, өрсөлдөөний ойлгох хэрэгтэй. Танд юу болж байгааг тийм үү? Нөгөө тэр өөрсдөө хаана байгаагаа тодорхойлох хэрэгтэй, хайчгаж байгаагаа тодорхойлох хэрэгтэй. Тэ? Тэгээд дараагаар нь өөрчлөлтөд өөртөө хэр бэлэн байгаа. Тэ. Тэгэхээр зарим нэгэн залуучууд маань бас дан юу гэдгийг би уул орхон компани, би мөнгө хөмөр юм гэхгүй л байна л да. Тэ. Хийж байгаа, хийх гэж байгаа тэр төсөл сонирхолтой байх хэрэгтэй. Ажил. Алсын хараанд хүрэхийн тулд та ямар юм санаачилж байгаа юм бэ те? Ямар ажил өөрчлөлтийг авчрах гээд байгаа юм. Тэр өөрчлөлтөд тухайн залуу хүн маань ямар хэмжээнд гар бие оролцох юм те? А ямар хэмжээнд дэмжлэг авах вэ гэдэг бас ажлын тэр кафег бас харж штэ хүмүүс ч. Тэгэхээр бол болцоо бол байгаа юу байгаа. Тийм. Ямар ч гэсэн Монголын залуучуудыг бас сэргээж өгсөн, нууцыг илрүүлж өгсөн ярьцлагуудыг хийдэг. За тэгээд илрүүлдэг, тийм залуучуудыг илрүүлдэг, хөгжүүлдэг. За нөгөө талаас компаниудын бас хаана яваад байгаа, юу хүсээд байгаа, тэр хүнээ яаж ажилуулах гэдэг гэдэг талаас нь бас зөвлөгөө өгдөг гэж би ойлгосон. Яг тэгэхээр таныг бас олон нэлээд том компаниуд дээр зөвлөгөө өгж байгааг би харсан, сонссон тийм ээ. Тэгэхээр тэр талаасаа би танай компаниг их үнэлээд байгаа. Дээрээс нь гадаад дотоодгүй аюултай залуучуудыг нийлүүлдэг, зуучилдаг ийм компани байгаа гэж би ойлгож байгаа. Таны хувьд болохоор мэдээж залуу хүн гэж байгаа. Гэхдээ та нэлээ яг залуучууд ингэдэг л дээ Америкт сургууль төгсчөөд би Америк менежментийг сайн мэдэн ч гэдэг юм уу те. Нөгөө талаасаа бас нэг 2 сар компанид ажиллачаад би Америкийн компанид 5 жил ажилласан ч гэдэг юм. Иймэрхүү буруу ойлголтууд хүн төрүүлэл яваад идэг л да те. Тийм биш гэж би бас таныг ойлгож байгаа. Нэлээд туршлагатай, нэлээд том компанид, Америкийн том компаниуд яг энэ мэрэгчлэр мэрэгчсэн хүн харагдан лээ. За тэгээд нэвтрүүлэг ерөнхийдөө өндөрлж जैन. Тэгээд ямар ч үсэн таны ажил үйлс амжилт хүсэ. Гэхдээ ийм байна. Нэвтрүүлэг ингээд төгсөж байгаа юм чинь танд бас миний асуугаагүй Монголын залуучуудад, компаниудад хандаад хэлэх ямар нэгэн үг байвал хийж байгаа ажил маань айгүй гоё тийм далайцтай. Маш олон төрлийн индастриудад болдог. Өнөөдөр уул уурхай байна, санхүү байна, тэ өөр одоо юу гэдгийг бүхэл тал руу ордог. Тэр утгаараа би маш их сонирхолтой ажилдаг. Янз бүрийн төвшөнд, удирдлагын төвшөнд одоо тухайн компани хөгжилд хувь нэмэр оруулдаг гэх юм уу да. А нөгөө талаас хувь хүний хөгжилд бас хувь нэмэр оруулдаг. Хувь хүний сайн аз жаргал тэ. Одоо карьер гэдэг маань хүний амьдралын томоохон хэсэг шүү дээ. Тэрэндээ та зөв сонголт хийгээсэй. А зөв газараа зөв ажиллаа хийж үнэлүүлээсэй. Тийм. Та өнөөдөр тэнцэнэ одоо сэтгэл дундуур байгаа бол одоо ажлын нөгөө аюулгүй байдлаас айж байх шаардлага болчлоо шүү дээ. Энийг бол би одоо компани захирлуудад нэг бодлын би одоо чаленж хийж байгаа байхгүй та. Тухайн компани менежмент удирдлагуудад чадвартай залуус байна уу гэвэл байна. Тэднийг та татаж чадах уу, ажилуулж чадах уу, өөртөө бас хамтдаа өсөн дэгжээд урт удаан хугацаанд хамт байж чадах уу. Тэ. А тэрийг чадахгүй бол тухайн залуучууд маань тэгээ бас өөр сонголт байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ маань нөгөө нэг өмнө нь бол би таныг ярилцлаганд авч ийна чамайг авах уу байв гэдэг процесс биш болчиход ш. Хоёр талаасаа болчиход байна тий. Хоёр талаасаа боломжууд их гараад ирчихсэн байна. Тэгэхээр бол янз бүрийн захиалгууд орж ирдэг. Тэр болгонд нь бас таарсан тохирсон үнийг нь олох юмсан гэж хичээдэг. Тэгээ одоо нэвтрүүлэг үзэж байгаа залуучууд дотор юу гэдгийг өөрийгөө олоогүй ч юм уу те явж байгаа хүмүүс ахын бол би бол карьерийн зөвлөгөө өгөхөд бол дуртаяа туслана. Америкт бол үнэлгээгээр тусалдаг байлаа. Одоо бол бонус сервисийг л яваад байгаа шүү дээ те. Нэгдүгээр, хоёрдугаар гэх юм бол ажил мэргэжлэрээ тодорхой хэмжээнд мэргэжчихсэн үнэлүүлж амжиж чадаагүй те. Ямар нэгэн байдлаар та удирдлагатаа юм уу, хийж байгаа ажилдаа юм уу те сэтгэл дундуур байгаа бол би бас тусалж чадах юм болов те. Тийм. Энэ одоо нэг цэг дээр л сууж шít хоёр талын. Тэгэхээр одоо уриалмаар байна. Ямар ч байсан аль тал дээр нь эцсийн дүндээ нэг хүн миний захиалгаар ажилд орох биш тий. Эцсийн дүндээ залуучууд маань өөрсдөө таниад дуртай ажиллаа, дуртай газараа хийгээд компаниуд маань тэдгээр нөгөө сайн хүнээ олоод, сайхан ажилуулад амжилтанд хүрээсэй. Ингэснээрээ Монголын хөгжил хүний хөгжил болоосай. Нөгөө уул уурхай хөгжил биш тийм ээ.
эдис баялагын хөгжил биш. Хүндээ төвлөрсөн хөгжил үүсэлсэл гэж харж байна. Тийм. Тэрнийдээ тэмцэж байна. Зөв санаа сэтгэл гаргалаа та. За тэгээд таны ажилд амжилт хүсье. За эрхэм мөндөд үзэгчтэй манай өнөөдрийн нэвтрүүлэг үгээр өндөрлж байна. Анхаарал тавьж үзсэнд баярлалаа. За баярлалаа. Global Career Management Consulting, creating global career in Mongolia. Are you reaching your full potential? We find engineers, managers, and executive talents. We help you to build your dream career. We've been helping American organizations to find talent for more than 5 years. Now we are in Mongolia. Our mission is to bridge Mongolia with global talent, and we value trust, relationship, professionalism. Please visit our website at www.gcmcgroup.com. Global Career Management Consulting, helping you to build your dream career. Right hire, right career.